Хоол идэхгүй бол энэгээр ялаанаас ч хурж ирээд уур гэдэг. Одоо тэр цэлгойсоо толцсон өрнөгээ боддог. Бүр амар загсны ай санамжтай болчихжээ те. Сайн хараад амар гайхсан. Йоо би нэрээ ингээд бүр хаваа идчихэж байгаа. Энэ нэртэй ямиг би Wakiki гэсэн чинь намайг зулаа. Waikiki гэж хэлээрэй гэсэн. Онгоц ингээд юм 3 суудалтай шүү дээ. Хүн болгон хосороо тэгээ гэр бүлтэйгээ явж байна. Hello guys. За дараагийнхаа ээлжид влогт та бүхэн тавтай мөрөөл ингээд та эдтэй Хавайн Honolulu арлаас арлаа. Honolulu хотоос мэдчилж байна. Окей. Йоо би ингээд хаваад ирсэн чинь юу та тэр уулыг амар юм рандомд өсөрдөгтэй юм ярьжсэн. Хаваад ирсэн чинь ингээд амар хилнүүд нь ер нь хиллэгнүүд нь амар юм сонин хэцүү байд юм байна. Одоо нэг амар гоё газар руу явж ин заяо. Энэ шиг болохоор заавал очиж үзэх хэрэгтэй. Бүр must гэсэн place байдаг юм байна. Тэгэд энэ нь болохоор Олахоо something. Надад нэр нь хэлээд өгөөч. Амалохия. Тийм botanical garden шүү дээ. Ингээ хэлчихсэн юм шүү дээ. Botanical garden руу явж байгаа хөө. Тэгээд энэ болохоор ингээд хүмүүс угаасаа амар гоё зураг мурга ахуулдаг, туристууд амар их очдог. Тэгээ дээрэс нь ямар нэгэн тикет дээр байхгүй. Зүгээр яг юм уулнуудынхаа айгуу гоё байгаль маяглаа гэдэр хард юм байна. Honolulu-гийнхаа даунтаунаас 30 минутын зайтай байд юм байна. Тэгээд та хэд маань одоо дараагийн синээс нөгөө нэг байгаль уулнуудыг харцгаар заяа. Яагаад байгаа юм бэ гэмээр юм ихт том. Санарын уулнуудыг хардаа ингээд зүгээр шууд юм ихцээрээ шүү дээ. Энэ бичлэгнэр жоохон харагдаж магадгүй. Гэтэ бүр амар сүрлэг харагдаж байна. Одоо жишээлбэл нэгт 2-т 3-т өдөр би ер нь ажиллаж байгаа. Тэгээ 4-т өдрөөс эхлээд илүү гоё гоё activity-нууд тэгээд 4-т 5-т хагасаа эдэрт бол угаасаа тэр чигээр activity-нууд хийгээд цаашаа явах улам илүү гоё юм үзнэ гэж бодож байна. Тэгээд бичлэгтэй тавтаа барилаарай. Энэ хэсэг юм байна. Бүр хамгийн амар алдартай гад идэг. Энэгээр удаа явдаг хэсэг нь юм байна. Энэгээр машин зогсоож болдгоо гинэ. Яа энэ ямар өрөвдөлттэй юм бэ хүмүүс. Йоо, болоочтой нэр ингэж амар зорж ирсний дараа эдрийг ингэж авах юм уу? Ваа, тэгтээ хүсэн моцод ямар гоё юм бэ? Nice. Ирлээ. За, нөө түрүүний харуулсан газар машина парклж болдгүй юм байна. Доор дөнгөж нөө entrance нь болохоор за тэгээд Oahu Island одоо сурцсан шүү. Одоохан Botanical Garden гэдэг ерөөдөө энд дэм юм. Тэгэл хүмүүс зөндөө их юм зураг бичлэг гэдэр аваад уул муулн бүр амар сүртэй харагддаг юм байна. Зураг авахулна гэд Commence-ийнхаа Mulan dress-ийг өмссөн байгаа. Та хэд маань мэдж байгаа л угаасаа MS_12 гэд 12% off та хэд маань нэмж авах боломжтой. За тэгээд энэ болохоор яг энэ хэсгийг нь ингээд тэр чигээр нь угаасаа зураг мураг авах гэдэг. Дээшгээ алхах юм шүү дээ. Sorry. Тэ? Алхах юм үү? Хавайн байгалаа. Гадаа жоохон юм юутай. Юу гэлээ бөхчөн байна. Гэтэ ямар ч тач гоё наа тийшээ алхаж жагаад сая хитэн зураг авахулаад каргонд нөгөө нэг юу өсгөдөө гутлмтлуудаа өгсөн байхгүй юу. Тэгээд ганц нөгөө нэг цагаан пүүцтэй гараад ирсэн. Гэтэ угаасаа өсгөдөө гутлынд бол бүтэхгүй байсан байх үү. Дээшээ ингэж амар явж байгаа. Энэ үйл нь ингээ манай Чикаго шиг айгүй өрхөө хөдөлж байдаг юм биш та. За энэ аваар үеийн ингээ болом. Зулаа энэ ингээ болом уу? Ёо тийм байлгүй дээ. Ёо. Айлаш юу. Явж ирснэ. Ийм юм таарахаар нэг бүр дээр энд юм болов гэсэн чинь энд нэг ийм хэсэг байгаа юм шүү дээ. Окей. Бас тэгмээрсэн дээ. Сүрхий. Байна. Гэтэ гоё наа. Энд бүр өглөө ингээд нар мантахыг харах гад ирээл амар гэж сууж магаал те meditate хийж мэвэл яг энэ мэн дээр ингээ байж ивэл бүр амар гоё юм ба шүү дээ. Ер нь хамгийн гол нь тэр уулал юм байна дөө.
Яг ганц хоёр ингээд амтан эдэр явж лээд юм байна. Манай нөгөө Чикагод чинь их уул муул эдэр байхгүй штэ. Тэгээд өчтөр тэгээд дээрээс нөгөө онгоцоос ингээ уул эдрийг харсан чинь амар гоё идэм байна. Тэгээд яг энд хугасаа ингэж явах маахын Botanical Garden тэгээд үнгүү болохоор бас ер нь жуулчид хэрвээ та хэд манаас ирээдүйд ирж мөрөөл их зүгээр юм байна. Дээр мэр байгаад саяны гарч мараад. Тэгээ маргааш 4 өдөр болохоор бүгд өөр илүү нөө Jurassic World эдрий Jurassic Park илүү юу лээ. Тэгээ Jurassic Park-ыг хийсэн, киног нь хийсэн тэр хэсэг рүү очиж үзэн заяа 4 өдөр. Тэгээ тэрийг бас та хэдтэй ерөнхийдөө харуулъя. Тэгээд угаасаа энэ Хавайд байгаа влогууд бол дандаа байгаль орчин мод уул ус тийм natural ер нь та хэдтэй харуулна шүү. Окей. За гөрүүл болсон. Нэг амтаа олсон шүү. Хавайд багва байна гэж байхгүй ч гэж. Хаваа баггүй, могоо баггүй. Оо, могоо байдгүй юм уу? Хавайд могоо байдгүй гэж автотын тал дээр та хэдэд нэг юм хэлье. Юу гэдэг юм бэ? Чикагод чинь ингээл ер нь дандаа юм офис маягийн албан ёсны хувцас өдөр өмсдөг шүү дээ. Тэгээд Хавай өдөрт болохоор яг хувцас өдөр авчихсан. Гэхдээ ер нь ихэвчлэн ингээд хүмүүсийг хараад ингээд цаг агаар магаар нь ингээд харьцуулах юм бол дандаа ийм даашинз ч юм уу те нэг ийм сулбуур ийм гоё силки яг л нэг одоо бүр нэлийн юм girly dress өмсвөл манай охтуудад их зүгээр юм байна. Юбк хэрэгтэй, шорт хэрэгтэй, өмдний баг ямар ч хэрэг байхгүй мэн зөв амар халуун учраас тэгээд маш их дотуур хувцас бичд орох алчуур тавч мавч гэдэр хэрэгтэй гэдэм байна. Та надаар хэлэлгүй мэдж байгаа хэл та. Би ч нөгөө баахан чимдаамда ачаанууд аваад ирсэн ганц хоёр өмд эдэр байсан болохоор тэр өмд өмсөх ямар ч хэрэг байдгүй юм байна. Тэгэхээр өмд битээ авчираарай зүгээр юбк, шорт, даашинз. Ганц хоёр бодолк том. That's it. Манасаа гараад ирвээ. Хөөгд ханаашаа авчираач. За энэ уг нэг энэ гоё амтантай таарсан чи хөөчхий. За бич дээр ирсэн байна. Йоо энэ Хавайи бич бүр амар гоё юм байна. Бүр ингээд өнгөн заяа бүр яг нэг Моана эдэр дээр гардаг шиг юутай бүр ёо тасархаа юм аа. Тэгээд тэрнгээр дөрөв хүмүүс oh nice, it's so nice here. За тэгээ өнөөдрийн өмсөн outfit болохоор ийм цагаан fashion доогийн remix үзсэн байгаа. За бүгдээрээ ясан байна да энд нь очиод нэг хөлөөдөрч. Оо бүлээх хөстэй. За I'm out. Ёо яж чөөхөө. Ни power bank дээр авчраагүй. Би жоохон бүлгээ. Oh, so nice. Ямар хүчтэй юм бэ? That's nice. Yo, сүйтэй бүр амар гоё бүтээх юм байна манай. Nice байна. Yo, эдгээр шиг юм board авчихсан. Ой, амар мэдрэл харагдсан. Нэг үгүй ингээгүү мэдээдээс. Яг урагшин хараад байгаа дэж тэ битээр өмнө нэг их сургуулийн найзууд байсан байхгүй юу. Тэгээд гараад гоё ганц хоёр хүнс авъя гээд. Тэгээд дараагийнхаа бичлэгээр штэ бүгдээрээ яг нөгөө нэг юм coconut жимс байгаа штэ. Тэгээд тэрнийх нь ингээд дээт чинь ингэж авч агаад ингээд яг coconut water ууж үзье заяа. Би ерөөсөө ууж үзэж байгаагүй. Тэгээд нүүн ийм савлгаатай уснуудаас нуунгууд амар муухан амттай байдаг байхгүй. Тэгээд яг жинхэнэ coconut яг ийм амттай үгүй юу гэдгийг хараад жоохон ядарсан явж байгаа. Одоо Чикагод болохоор оройн 9:35 болж байгаа. Тэгээд энд болохоор оройн 5:35 5 цагийн зөрүүтэй юм байна. Маргааш Farmers Market орж бас амар гоё mango яг энэ Hawaiian жинхэнэ гоё жимснүүдийг бас хамтдаа бүгдээрээ try үзье тий. Иглээд чихэр мэргээд байх юм чинь. Хонолол даунтаун нэг иймэрхүү юм байна. Тэгээ энэ нэг би чинь мод үзээгүй. Энэ мод зодож авахар хүмүүс ч бас энэ мод үзээгүй энэ төр гэдэг ад үзээдсэн шүү намайг. Одоо мэ хараад аа энэ мод. Тэр энэ Хавайд нэрээ буусан чи амар сонио шууд өөр хэлээр өрөөцсөн ш надтай. Одоо энэ арачтай Walaina цагаан дүүс шууд. Walaina Hawaii outlet гинэ. Gift outlet гинэ. The gift shop юм байна. Түү юм байна. Okay.
Гэтэ би ерөөсөө одоо л өөрийгөө Хавайд ирсэн гэдэгтээ ерөөсөө итгэхгүй л байна л та. Сайн хараад амар гайхсан. Йоо би нэрээ ингээд бүр Хавайд очиж байгаа. Тэгээд онгоц ингээд юм 3 суудалтай шүү дээ. Хүн болгон хосороо тэгээ гэр бүлтэйгээ явж гин. Надтай адилхан нэг байсан нэг Япон охин л байсан. Тэгээ мань хоёрлаа. Ихэн зулагаас амар гоё нэг юм сурлаа. Тэр нь болохоор энэ том брендинг дэлгүүрүүд Хавайд болохоор 10% off байдаг гинэ. Тэгээ Chanel-ээс бичсэн дээ. Cartier 2. Chanel Cartier 2-оос бусдаа 10% off байдаг гинэ. Энэ нэртэй ямиг би Waikiki гэсэн чинь намайг зулаа. Waikiki гэж хэлээрэй гэсэн. Энд чинь ингээд шал өөр хэл сур юу вэ? Юу гэж. Өөр хэл сураа авчиж байгаа Waikiki яа. Aloha өөр ямар юм бэ та? Амар өөр хэлээр яриадсан. Уугуул хэлний өөр хэл юм шиг байгаа. Тэгэхээр өөртөө какао ургуулаад тэгээ шоколад хийдэг гинэ. Mano chocolate Hawaii гэж Hawaiian chocolate юм ба шүү дээ. Оо эндээс тэгвэл нэг авчтсан билүү сонирхоод 50% cacao chocolate made in Hawaii гинэ. Oh, interesting. Kona coffee chocolate and cacao ribs гэж. Яар сонирхолтой. За энийг бүгдээрээ авч үзье. Эсвэл зүгээр жижигээс нь өөрөөрөө авчих зүгээр юм уу? Тэ? Энэ болохоор юм rice cake гэсэн үү те? Боданы ором юм. Одоо кимбап юм да. Юу нэ? Мусуби гинэ. Зулаа амар гой юм сонгож авч өгөөд. Одоо Аз маягийн газар байдаг байна. Тэгээ манай зулаа надаас сонирхолтой баяртай амсцгээ. Тэгтээ микрофоноо болно ингээд барьдаг юм аа юу аваа гараад. Tomorrow. Өнөөдөр нэг 1-р 2-р ер нь энэ сүүлийн 7 хоног гэрээсээ ажиллаж байгаа байхгүй юу? Одоо нөгөө ажиллаа хийх гээд нэг амар гоё энд дэдэг кафед хүрээд ирсэн байна. Тэгээд тэгсэн чинь энэ кафе бүр амар гоё зөө юм hidden spot кафе гинэ. Тэгээд энд сууж байгаа бүгдээрээ нэг хідэн ажил амжуулаад баахан exit interview дээр юмнууд хийх хэрэгтэй байхгүй юу? Одоо нөгөө ажил мэжлээд болж байгаа шүү дээ. Тэгээд ямар ч тач бүгдээрээ энэ secret tour гэдэг үзье. Та хэд дараа нь ер нь энэ Хавайд ирэх юм бол яг энэ hidden spot гэсэн газар ер нь хурж ирээрэй, окей? Хөгжмийн өрөө байна. Тэгснэ энүүгээр ингээд зүгээр ер нь амар perfect хэсэг байгаа сте. Би энэ сая бүр яг хажуугаар нь явж байгаа харчин. Энэ ямар хөөрхөн газар үгээ ороод үзье гэсэн чинь бүр энэгээр дүр юм арт мартны юм зөндөө сонирхолтой юмтай байна. Тэгээ би ямар ч тач сүнхээ аваад гадаа суугаа те. Тэгээ бүгдээ меню дээр нь харцгаая те. Энэ хэсэг мэс бүр аим гоё юм аа. Эдгэр чинь наслаа энэ collection чинь аа. Юу юм бэ? Манай хөшөөг аваачаад Adidas-аар уцтлаа ийцэн шүү дээ. Энэ нэр ямар хөөрхөн газар вэ? Энэ яс юу юм те. Нөгөө нэг өмнөх хөтөлбөр дээр хэлсэн ботокс ч манайхаа бүр кик хийгээд ингээд нүдэрээ инээж чадхаагаад биш нөгөө нэг энэ цацар нүдэрээ инээдэг болохоор цацрагын үрчлээсэндээ ботокс идчихдэг байхгүй. Чи бүр инех гэж инээж чадахгүй одоо ингээд жоохон хэдхэн хоногийн дараа буцаа гайг болчихсон заяа. Тейбл бүр аим хөөх юм аа. Би ингээд менюг нь гаргаж ирсэн чинь тейбл дээр actually ингээд менюгөө ийцэн амар смарт юм те. Бас нэг сүүлийн 7 хоногоо Хавайгаас ажиллая гээд фирмасаа зөвшөөрөл авсан байхгүй. Тэгээд 7 хоногийн мөнгө ч гэсэн юу юм те. Тэгээ угаасаа амар чухал юмнуудаа хийх учраас гэс ажлынхаа нэг хэсэг юмнуудыг хамтдаа хийчихэнгүүтээ юм үзэх тиктүүдээ авъя гэд гараад ирлээ гэрээс. Тэгвэл ингээ гэрт байгаа л байвал байгаалах юм те. Вау, боул шүү дээ. Би ячаа боул эдэр чинь нөгөө нэг юутай болохоор баахан жимстэй болохоор жоохон уургалаг юм идчих юм бол өдөржингөө бүдрээ. Bacon идэггүй. Turkey байгаа юм байна. Sandwiches Turkey waffles хэрэггүй. Morning feast. Avocado toast-аас гоё шүү те. Тэгээ эдрийн энэ пицца нь бүр амар гоё юм шиг. Би ч одоо яг happy hour дээр нь байгаад байгаа байхгүй юу. Энэ миний бүр ингээд энүүгээр ингээд юу хөгцөөраас татцсан. Өглөөний 5-аас босч ажиллаад тэгээд 11-12 гээд дуусгаад байгаа. Hey, quick question. What would you recommend for lunch? For your turkey and pesto sandwich, did you want chips or did you want a salad? Let's do salad. Salad? Okay. Thank you so much. Okay. Coffee ирсэн. Би өчтөр Хавайи бас нэг Хавайи гэдэг өчтөр нэг кофений газар орсон ахгүй. Тэр болохоор Shoreline Cafe гэдэг нэртэй. Тэгээ энэ Waikiki гудамжны яг тэр хэсгээр байсан амар гоё амттай заяо. Яг юм зөөлхөн миний уудаг зүгээр ингээд юм эспрессо дээр амар гоё сүү ийцэн тэгсэн мөрлөө тэр нь ингээд заримдаа Starbucks дээрээс авахар амар юм бэр гашуу амтагдаад байдаг байхгүй. Тэгсэн чинь энд хурж ирээд миний уусан хамгийн анхны кофе бүр амар гоё амттай байсан. Тэр энэ кофег нь хамтдаа амсч үзгээ. Яг адилхан flat white-аагаа ямар нэгэн чихрний хойлцгүй. Тэгээд cheers.
Миний өнөөдрийн хамгийн анхны кофе. Би өглөө өрөөсөө кофе уугаа. Өчтөрөөс кофе уугаагүй заяа. Хотоодоос жоохон амраа гэж бодоод уржигдэр кофе уусан. Уржигдэр бүр 2-ыг уусан. Одоо тэр цэлгойсоо толцсон өрнөгээ бод. Хавайд activity-ийнх нь мөнгнүүд бас алт юм. Нэг activity-г нь $380, нэгийг $150, нөгөөтгийг нь дахиад $320 ингээд зүгээр 4-5 activity ингээд $1100 гээд ингээд алга болчихсон юм байна. Өнөөдрийн outfit болохоор нөгөө comments дээр өмссөн comments-аас өмссөн ийм цагаан хослол байгаа. Хар амар хөрх юбктэй хослын 44 өмссөн. Тэгээ өөр бас амар гой коктейл dress эднүүд байдаг. Тэгээ өнөөдөр болохоор яг энэ цагаан хослыг тэгээд цагаан пүүцтэйгээ аваад ингээд өмслөө. Тэгээ та хэд мэн миний промо кодыг ашиглах юм бол additional нэмэлт 12% off болж байгаа. Тэгээ арт нь болохоор ийм хөрхөн юутай юм онгоцоо юуны bra дээр ерөөсөө өмсөхгүй. Тэгээ яг ийм хөрхөн цагаан хослолтойгоо өнөөдөр гарч явж байгаа. Тэгээ даанч зураг авч өгөх хүн албаа өгөхгүй. Зураг авахмаар л дааш зураг авч өгөх алах. Turkey pesto sandwich хүрээд ирлээ. Тэр гоё turkeyтэй. Ёо ямар гоё ирүүл харагдаж байна. Төмс гэлээгүй л манайхаа марчлаа. Амар засны ай санамжтай болчихоо те. Яа тэгээд хоол идэхгүй бол энэгээр ялаанаас ч хурж ирээд уур гэдэг. Би хоолоо идлээ. Тэгээд та хэд маань энэ үзсэн гээд эртээ бүртгүүлээд нөгөө нэг одоо энэ гоё газраас нөө hide out байгаа штэ жишгсэн байгаа. Яг жишгсэн нөгөө нэг юм чимээгүй эможиг бүгдээрээ комент хэсэг дээр үлдээцгээе заяа энэ хүртлүүлсэн гээд тэгээд дараагийнхаа бүр амар гоё activity-тэй бичлэгээр уулзлаа түр баяртай. Тэгээ ардын жижиг YouTube channel дээр subscribe хавтимаартай. Bye bye.